За өглөөний мэнд. За эрүүгээр хэн шийдвэрлэх энэ хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ дээр нэг ерөнхийдөө хэтэрхий хэлбэршүүлсэн за тэгэл энэ захимжуулсан гэдэг нэг ийм агуулга орчод байгаа. Алтан гэрэл сайдаа. Бид ч нэг үндсэн хуулиараа шудраг шүүгээр шүүлэх ёстой, давзаалах хэрэгтэй гэдэг ингэ байдаг. Тэгэхээр хэтэрхий ийм хэлбэршүүлсэн нөхцөл рүү ингэж оруулж ирдэг нь ажлын ачаалттай холбоотой байд юм уу? Нэг бол энэ эрүүгийн хэрэг хэтэрхий өмнөх онуудынхаас нэмэгдсэнтэй холбоотой байд юм уу? Энэ дээр нэг тайлбар тодруулга авчи. Нэгт. За хоёр дахь юм бол энэ байнгын орооны дүгнэлттэй холбоотойгоор бас ингээд хэлбэршүүлэх чиглэлүүн, захимжуулах чиглэлүүн яваад байдаг. Ингээд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гарнаа гэдэг нэг тэрбум 318 сая 808,595 төгрөг энэ зардал гарах нь гэж байгаа. Ингээд зардал гаргаж яваад идэг. Нөгөө талд хэрэг хэн шийдвэрлэж байгаа нь бүтээмж нэр өсөж идэм бол энэ тал дээр нэг тайлбар тодруулга авчи. За хариулт өгье. Алтан гэрэл сайд. За 2024 оны 6 дугаар сарын 5-ны өөрчлөлтөөр ер нь захин болох энэ материалын хэмжээ өөрчлөлт нь орцсон. Тэгээ одоо амьдрал дээр захимжуулах асар олон шаардлагууд юу гэхээр би очроо тгшүүний болгоомжлог ойлгож байна. Энэ гэхдээ нөгөө үйл ажиллагааг хялбарчлаад байгаа зүйл биш. Иргэдэд үйлчлэгийг шуурхаа болгоод байгаа. Өнөөдөр мөрдөгч хүн иргэдийн хамгийн ихээр очдог. За би гар утсаалдаа, манай гэрт хулгай орлоо, хүүхд маань хүн зодууллаа, намайг тийм хүн дээрлэхлээ гэд хамгийн их өргөдөл гомдол авдаг тэр хэрэг бүртгэж байгаа цагдаагийн байгууллагын хувьд гэхэд бүх цаасаа хавцаа бариад прокурор руу гүгэдэг. Тэгээ прокурор дээр очиод прокурорч бас хууль заасныгаа дагуу тэр чинь үз хянаа шүү дээ. Хянаа зөвшөөрлөг нь ингээ сүүл рүүгээ нэг байцаагчдаар 10 20 30 40 гэж байгаа 100 хэрэг хуримтлагдаад ирэхээр нэг мөрдөгчдөр хэргийн чанар муудна. Хүний хэргийн хойноос явах болцоо муудна. За тэгээд нөгөө прокурор дээр очиод гаруус зурж прокурорынх нь өөрийнх нь ажлын ачаал ихсэн, цаас ихсэн, зардал ихсэн гэдэг ийм асуудлууд их байгаа учраас захимжлалтай холбоотой зүйлээ бид нар оруулах гээд оруулсан юм. За тэгээд энэ захимжлалтай холбоотой зүйл хийснээр ерөөсөө энэ хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэдийн эрх чөлөөг хангахтай холбоотой ахиц өөрчлөлт бол орноо. За захимжуулалт бол одоо зөвхөн ерөөсөө яриад байгаа зүйл биш. Одоо аль хэзээний хийгдээд ашиглалтанд орох гэдэг систем манай улсын ерөнхий прокурор дээр ашиглалтанд орох гэж байгаа. Дарга юунаас энэ захимжлалтын талаар прокуророос нэмж тайлбар өгөх ажил хэсгээс. Чимбат прокурор тайлбарлаж. За Чимбат прокурор ажлын хэсгийн дугаар хэд байна? Микрофон 10. За 10 дугаар микрофон. За гишүүний асуултанд нэмж хариулъя. За прокурорын байгууллага үйл ажиллагаагаа захимжуулах энэ зорилтыг тавьж хэрэгжүүлж ажиллаж байгаа. За энэ хүрээнд хууль зүйн яамтай хамтарч зөрчлийн хэргийн нэгдсэн бүртгэл системийг бол одоо боловсруулж үйл ажиллагаанд одоо туршилтын журмаар хэрэгжүүлж ажиллаж байгаа. За эрүүгийн хэргийг захимжуулахын асуудал бол хууль тогтоомжийнхаа хүрээнд өнгөрсөн 24 оны 6 дугаар сард эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх хуулинд бол хэрэг одоо хэргийн ажиллагаа захимжуулах, шүүх хуралдааныг захимаар явуулах, дасан зэрэглэх арга хэмжээ хэрэглэх хэсэг асуудал захим оролцуулах энэ асуудлын үндэс суурийг нь бол хуульчлаад өгсөн байгаа. Цаашдаа бид одоо аль болох энэ мөрдөгч прокурор шүүхийн үйл ажиллагаанд одоо захимжуулахт бол одоо онцгой анхаарч тодорхой алхмыг одоо үе шаттай авч хэрэгжүүлэхийг бэлтгэлийг хангуулж ажиллаж байгаа. За шууд одоо эрүүгийн хэргийг